보세요. Сайн байцгаана залуучуудаа. Молбол хүмүүний нэвтрүүлгийн 2 дахь дугаар ийхүү та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр миний хажууд сууж байгаа залуу бол Regis их сургуулийг санхүүгийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Төгсөөд Америкта төдийгүй дэлхийд татан төлөвлөсөн хөрөнгөөр 2-т орох, мөн Америкта капитал хөрөнгөөр 4-т орох, мөн American Fortune 500 компанийн нэг 26-д ирэмблэгдэж байгаа компани. Энэ бол Wells Fargo компанид ажилладаг банкер залуу байгаа. Тэр бол Баттөмрийн төгөлдөр. За юу вэ төгөө? Нэвтрүүлгийн урилгыг хүлээж орж байгаад маш их баярлалаа. Тэгээд за юу вэ? Сон сайхан юу вэ? Ажил амьдрал сайн. Юуны дөрөнд өөрсөн маш их баярлалаа. Тэ. Урилгыг хүлээж авлаа. Тэгээд ерөнхийдөө банк санхүүгийн чиглэлээр ажиллаж байгаа хүрээлийнхаа хүмүүсийг төлөөлөөд оролцож байгаа шүү гэдгийг юуны дөрөнд дурдмаар байна. Тэгээд миний нэрийг эхлээ өөрийгөө танилцуулчих уу тийм ээ? Тэг. Би асуудаг байхгүй юу? Өөрийгөө танилцуулах. За байж. За би ингээд ер нь жоохон хойлоо задгаа явна. За тэгээд. Задгаа байхгүй. Тэгээ өөрийнхөө зүгээс танилцуулахгүй тий үзэж байгаа залуучуудтай. За тэгээ намайг Баттөмрийн төгөлдөр идэг 27 настай. Одоогийн байдлаар Колорадо мужийн Денвер хотод оршин суудаг. Гэрүүл гуруулаа амьдардаг. Тэгээд одоогийн байдлаар Wells Fargo банкнд банкир хийж байгаа нэг залуу байгаа. За баярлалаа. За ийм залуу маань оролцож байна. Тэгээд энэ залуу би яагаад дурсан бэ гэхээр яалч нөгөө манай нэвтрүүлгийн нэр бол молбол юм уу? Тэгээд энэ залуугаараа би бас аяга бахархдаг. Манай үеийн бас манлайлж байгаа, амжилттай яваа залуучдын нэг гэж би бас хувьдаа боддог. Тэгээд яалч бас манай молбол хүмүүний нэг. За тэгэхээр төгөө ер нь анх хэдэн онд Америкт ирж ирсэн бэ? Хамгийн анх яг л энэ Денверт ирсэн л дээ. Анх 2005 онд ирсэн. 2005 онд манай ээж аав хоёр бид ер нь ам бүл гурлаа л дээ. Тэгээ айлын ганц хүү. Тэгээд манай ээж маань сангийн амнаас докторийн тэтгэлэг аваад Колорадо мужийн Денвер хотод докторийн зэрэгээр хамгаалтаа ирсэн. Тэгэхэд л анх ирсэн дээ 5 онд. Тэгэхээр одоо юу вэ? 13 жил баг болсон байна. За анх Америкт ихэд тэгээд ямар ер нь орчин солиод маш өөр байсан. Ер нь бол нөгөө соёлын шок гэж ядсан шүү дээ. Тэр нь бол маш орсон. Гэтэ бас бүүч нэг хайхтар ороогүй. Ер нь би ч бас аав ээжээрээ байгаа бас Японд 2 жил амьдарсан. Тэгээ өмнө 2 жил амьдарсан байсан учраас ерөнхийдөө жоохон тийм соёлын шокнд арай нэг Монгол руугаа буцаад очсон дөнгөж Монголдо 3 жил болсон байсан. Тэгээд гадаад руу дахиад явна гингүүт нь ерөнхийдөө жоохон баг зэрэг баярлж байсан л да. Гэтэ ерөнхийдөө Америкт ирээд маш өндөр байсан. Гэтэ эхний 2 жил бол нөгөө сэтгэл өндөр байсан тий. Юу болоод байгааг мэддэхгүй нэг эхний 1 жил 2 жил нэг тиймэрхүү зүйлээд штэ. Тиймэрхүү юм бол байсан шүү. Тэгээд бас дасаад, орчиндоо дасаад тэгээ уусаад эхэлсэн байх л та. Тийм байна. Тэгээд төгөө юу их сургуультай юу анх яаж орсон? Ер нь бакалаврын зэрэг яагаад энэ санхүүгийн мэргэжлийг сонгох болсон? Тэр их сонио. Манай ээж чинь өөрөө насаараа татврынхаа газар ажилласан хүн. Тэгээд ерөнхийдөө нэгтлэн бодогч хүн л дээ. Тэр Нябогоор сурсан. Түмэнд Оросын холбооны улсын түмэнд нэгтлэн бодогчоор сурсан. Тэгээд анхандаа бол би бол яг бизнесийн удирдлагаар сурж ирсэн л та. Бизнесийн удирдлагаар. Тэгээд ер нь явж явах сурж явах хугацаанд бол бас нэг юм анзаарсан бас хит их генерал, хит их ерөнхий юм байна. Яг бодож үзсэнтэй. Тийм. Яг одоо сурчаад дуусчаад диплом авчаа яг юу их вэ гэхээр яг гайхцаахгүй тэр үедээ. Тэгээд яг бодож үзсэн л яг энэ хүн миний мөрөгжил мөн үү те. Явандаа бол хүн болгон л бизнесийг сонирхолтой байдаг. Гагцгүй яг юу ихэ мэдэхгүй учраас эхний ээлж нь бол ямар нарийн мэргэжил сонгож бодсон. Тэгээд яг хөө ээжийнхээ адвайзыг, ээжийнхээ саналыг сонсоод те, зөвлөгөөг сонсоод Нябагоор нэг хэсэг явсан. Болохгүй юм байлээ. Хөө хүний хувьд ч тэр тий чадахгүй юм байлээ. Ер нь бол надад таараагүй мэрэгчлээ. Тэрийг бол ер нь нэг 6 сарын дотор ойлгосон. Тэгээд тэр доор нь за өөрчлөх болоод буцаа бизнес руу орох уу, эсвэл өөр мэрэгчлөө сонгох уу гэхэд бол манай ээж маань бас хэлсэнтэй ерөнхийдөө миний хүү
өөрийнхөө дуртай юмаа хийгээд. Тэгээ би өөрийнхөө яг тэр үед чинь бол дуртай юм мэдэхгүй байсан. Тэгтээ гинт нэг банк санхүүгээр яваад үзт юм бол яа гэм бол тийм ээ. Бас нэг юм хаанаас нь зүгээр нэг тийм санаа орж ирсэн. Тэгээ тий тан гэж хараад ирээ. Тэгээ ер нь явж үзээд нэг хэдэн анги аваад ер нь маш их сонирхол татсан л да. Тэгээд өргөжлүүлээ ерөнхийдөө энэ мэргэжлээ сонгоё, энэ мэргэжлээ диплом авъя, явандаа энэ мэргэжлээ аль баши карьерээ хөө гэж бодсон. Тэгэхээр ерөнхийдөө маш их наашин цааш нь болсон л да. Яг үнэн би яг төгөөтэй санал нээж байгаа зүйл нь юу вэ гэхээр яг бизнесийн удирдлага гэдэг мэргэжил бол дэндүү ерөнхий. Тийм. Яг юу их гэдэг нь мэдэгддэг. Яг бизнесийн удирдлага гэдэг чинь болохоор яалчвал нэг менежер одоо нөгөө агсан төвчний албан тушаал удирдах албан тушаалны хүмүүс гэж тодорхойлогдоод байдаг. Айгу гой сонсогдоод байдаг. Гэхдээ яг амьдрал дээр буухаараа яг юу их гэдэг нь мэдэгддэг. Яг төгсөн үед нь бол бизнесийн удирдлага одоо удирдах албан тушааланд оруулна гэдэг чинь бол байж болохгүй, угаасаа байхчгүй, бас тэрийг оруулна гэдэг чинь бас тэний зүйл. Яг яагаад энэ асуулыг асуусан гэхээр яг залуучуудтай яг мэрэгжил сонгох дээр яг юу анхаарах хэрэгтэй үедгийг яг жижигхэн ч гэсэн мэдээлэл өгөхийг хүссэн. Тэгэхээр яг зөв. Тэгээ бас яг нэг Америкт одоо сургуулийн бас нэг гоё юм нь юу вэ гэхээр мэрэгжлээ айгүй гоё чөлөөтэй сонгож болдог. Ягаад гэвэл нөгөө хүний бас нэг талаараа тийм сонгох эрхийг өгсөн боловч нөгөө талаараа нөгөө оюутан залуустаа яг хүмүүс чинь зарим нь нэг айгүй гоё амбицтай хандчихдээ шүү дээ. Би яг тийм болоо гэхэд яг явандаа яг тэр хүний хүссэн зүйл нь тийм биш болчдөг. Тэгээд тэрийг нөгөө Америк сургуулиуд тэрийг айгүй тийм харгалзаж үздэг, consider хийдэг. Тийм болохоор нөгөө сонгох эрхийг айгүй өгдөг. Тийм сольж болно шүү. Яг боломжтой тий. Би ягаад гэвэл бид нар чамайг мэдж байна. Энэ чиний бас яг чиний хүссэн зүйл биш байж магадгүй гэдэг юмыг бодож үздэг юм байлаа. Тийм. Тэр тал дээр бол маш давуу тал их байгаа тий. За тэгэхээр хэдэн онд сургуулаа төгслөө? Би ч 15 оны 12 сард. Тий 15 оны 12 сард төгссөн. Яг Regis-с диплом авсаж байсан. Бакалавр зэрэг тий. За оюутан насны амьдралаас жоох хаваалцъя л та хоёлаа. За тэгээд оюутан нас мэдээж сургуульдаа сурж байхад хэдэн монгол оюутантай байв? Ерөнхийдөө маш цөөхөн байсан. Би чи эхний 2 жилээ бас нөгөө Америктаага давуу талаа ашиглаад 2 жилээ коллеж сурсан. Колумбия коллеж сурсан. Зөв. Тийм. Тэгэхэд бол ер нь нэг 4-5 монгол оюутан байсан шүү. Тэгээ яванда Regis руу шилжихэд сүүлийн 2-3 жилийн нарийн мэргэжлээ сонгоод санхүүгийн мэргэжлээрээ явах гал Regis их сургуульд ороход бол ер нь нэг 2-3 л маш цөөхөн тооны оюутан байсан. Бас зүгээр ерөнхийдөө магистрийн чиглэлээр бол бас нэг мэрсээр оюутан байдаг бол сонсч ирсэн. Гэхдээ тэр хүмүүстэй бол яг тааралдаж үзэж байгаагүй. Тий. За тэгээд олон орны залуучуудтай суралцсан тийм ээ. За тэгэхэд ямар хөө байв? Тэгээд олон орны залуучуудтай суралцахад ямар сэтгэгдэлтэй байв? Тэгээд олон орны залуучуудтай одоо хамтдаа нэг төсөл дээр ажиллах ч юм уу эсвэл бие даалтан дээр ажиллахад ер нь бол аль орных нь илүү давмгаалаад нөгөө талаараа бас монгол хүн чи бас монгол хүнээ төлөөлж оролцож ирсний хувьд яг монгол хүний бас нэг давуу тал тэн дээр юунд дээр гарч ив. За яг нэг орноор нэг тийм тэр орныхан сайн энэ орныхан сайн гэх юм цааш ерөнхийдөө хүнээс шалтгаална да. Тэр хүн ямар шиг амбицтай байна те. Үнэхээр тэр хүн тэр хичээлийг сурмаар байна уу гэдэг нь бол тэр хүнээс шалтгаална. Яг яалч аргагүй бас нэг групп ажиллагаа гонгууд нэг групп нэг 4-5 хүн нэг айгүй нэг амбицтай хүн байхад нэг толгоолдог хүн байхад ер нь жоох амбиц муутай ер нь те хойно ерөнхийдөө нэг жоохон юм ажилтдаг хүмүүс ч юм тийм ээ. Тийм учраас ян зэн. Тэгтээ яг хуу тиймэрхүү их сургуулийн групп ажиллагаанд бол ороод явж байхад бол ер нь монгол хүн юугаараа өөр юм бэ гэхэд ер нь орчиндөө дасан зохицоход бол маш хурдан тийм маш хурдан байдаг тийм. Нөгөө улсын одоо өөр оюутан ч яана ийм би мэдгүй штэ сураагүй штэ гэд явж байхад бол ерөнхийдөө за яад болгоно гэж явдаг нэг тийм байдаг штэ тий. Гэтэ тэр бол ер нь тэгээ болно гэж бодож болохгүй л дээ. Гэтэ ерөнхийдөө дасан зохицох дээр бол маш монгол хүний хувьд бол маш сайн байдаг л гэж боддог да. Аливаа зүйлийн нэг яг дасан зохицох гэдэг нөгөө талаараас нөгөө шийдвэр гаргах гэх юм уу? Тийм ээ тий. Наач яг зөв хэлж болно. Дасан зохицохын цаашаа яг шийдвэр гаргахтаа арай хурдан. Тий. Тэг угаасаа яана гэд байхгүй. Угаасаа нэг гарцуудыг хайгаад эхэлдэг. Тий. Үгүй хийх ёстой юм чинь. Тий. Хийхээс өөр gaахгүй юм чинь тий. Тэгэхээр төгөө битгүүрийн хувьд бол нэг сургууль явдаг. Төгөө бакалаврын зэрэгс одоо би яг мастрын зэрэгээ хамгаалж байгаа. Тэгээ манай сургуулийн хувьд гэвэл яг ийм санхүү нэгтлэнгийн чиглэлээрээ болон яг ийм совилхын
шинжлэх ухаанаараа баруун бүсийнхаа гэж яриад байгаа шүү дээ. Western region-ийнхаа шилдэг 25 сургуулийн нэг. Тэгэхээр нөгөө Ivy League-ийн одоо сургуулиудаа өрсөлдөг. Тэгэхээр бусад зэргүүд дээр бол мэдгүй. Яг энэ зэрэг дээр болохоор яг баруун бүст бол айгүй том нэлээд толгой цогтөг. Тэгээд тэр ч утгаараа олон улсын оюутнууд ирдэг. Маш олон. Маш олноор ирж суралцдаг. Жишээлбэл яг мастерын гэхэд 10,000 оюутан байдаг. Бакалаврын гэхэд 12,000 гэдэг ч юм уу тий. Айгүй их тооны. Тэгээд тэр чинь бас ихэнх нь дандаа ийм яг совилхон шинжлэх ухаан эсвэл санхүү нябогоор сурдаг тийм байлаа. Тэгэхээр яг яагаад би энийг асуусан бэ гэхээр яг оюутан бахад тийм ээ. Яг ингээд Монголоос ирээд Монгол оюутан яг ингээд Америкт сургууль сурж байгаа Монгол оюутны хувьд яг оюутан байх хугацаанд яг ямар ийм асуудлууд тулгарч байна. Ер нь бэрхшээлийн хувьд бол бэрхшээлүүд их шүү. Яаж утсан наад захын асуудал нь ихэд бол нөгөө санхүүгийн бэрхшээл бол маш томор тусдаг гэж боддог. Яалч аргагүй Монголоос ирээд тий нэг ёсны соёлын шоконд орно, санхүүгийн бэрхшээлд орно. Зарим хүмүүс, зарим оюутнууд бол хичнээн бакалавр сурж байгаа гэсэн хэлний тал дээр бас бэрхшээлтэй байдаг. Янз янзын бэрхшээл байгаа. Тэгээд ер нь бол хамгийн том бэрхшээл нь юу вэ гэхээр миний ойлгосноор 4 журмаа мэдэх хэвээр. 4 журам юу гэхээр ялангуяа иммиграшн, тийм цагаачлалын алтны юу вэ гэхээр миний шиг одоо карьераа өгж байгаа тийм ээ. Банк санхүү яванда дэвшиж байгаа хүмүүст бол ер нь яаж хийж байгаад F1 гэдэг бол маш тийм одоо юу гэдэг визний хувьд бол маш тийм хумуу те яаж юм хийхийг хүссэн боловч тийм боломж нь маш муу гэдэг тийм визтэй. Тийм учраас ялангуяа одоо Монголоос ирж байгаа оюутнууд, Монголоос ирэх гэж байгаа оюутнууд те энийг үзэж байгаа оюутнууд бол F1 визагаар явна. Ирснийхаа дараа зүгээр нэг сураад тэгээ Монгол руугаа буцах ямар ч тийм туршлагагүй сурах биш. Явна энд сурж байгаа хугацаанд яаж их ямар боломжийг ашиглаад ямар бэрхшээл тулгард юм бэ? Ямар боломжийг ашиглаад одоо юу гэдэг карьераа өсгөх үгтэй юм ээ. Яаж туршлага хуримтлуулах вэ гэдэг бол маш том бэрхшээлийн нэг нь. Тэрийг нь болохоор би анх бол ер нь жоохон миний хувьд бол маш том бэрхшээлээсэн л та. Тэгээд ер нь жоохон research хийсэн, өөрөө судалгаа хийсэн. Тийм хувийн тэгээд яад юм бэ, ийд юм бэ, нөхсөв юу вэ гэдэг бол маш хийсэн. Тэгээд ер нь CPT, OPT гэдэг нэг маш сайнхан програмууд идэм билээ. Тэгээд тэрний тухай олж мэдсэн л дээ. Яг төгөн маань анх арай тэгээд оюутан байх хугацаанд нөгөө ялч нөгөө F1 гэдэг бол хязгаарлалт ихтэй. Тийм. Яг тэгж болж болно шүү. Тэгээд тэр нь бол яг оюутан байх хугацаанд яг төгөн маань аюу тум өрөөдөлтэй ирсэн, туршлага хуримтлуулах тэгээд бас мэргэжлийнхэн дагуу их ажиллах сонирхолтой ирсэн. Тэгээд тэрнгээрээ бас яг хүссэндээ бас ажиллаж чадахгүй нь бол төгөгийн хувьд бол бас нэг одоо бэрхшээл байсан байна оюутнуудтай. Тэгээд яг одоо төгөн маань Wells Fargo банкнд ажиллаж байгаа. Тэгэхээр танаа салбарт юу хэдэн үнэтэй ажиллаж байна юу? Танаа багийн яг манай салбарын ихэд бол Денвертэй нэлээд том доор нь шүү. Денвертэй ер нь Колорадо мужид хамгийн том дооч гэж хэлэхэд бол арай тэгж хэлж байгаа. Ер нь ихний 5 доор нь нийтдээ нэг 16-7 банкир, 3-4 менежер, тэгээ бас нэг 14-5 тейлер. Тийм. Тэгэхээр ер нь нэг 35-аас 40 бүрдээд байгаа мó да. Тийм, маш том салбарт орно. Тийм, маш том салбарт орно. Тэгэхээр төгөө ер нь яг энэ компаниах яаж оров? Их сонирн болсон юм аа. Би чи өөрөө Regis сурж байхдаа ерөнхийдөө сөрүүн нэг асуултанд чинь дурдсан шиг санхүүгийн тал дээр бол мэдээж энэ чи ажиллахгүй л болохгүй. Яаж хийж байгаа л оюутан чинь бас ажил хийгээл болохгүй. Тэр үедээ би чи өөрөө энэ чи суши хийдэг байсан. Тийм, тэгээд найзынхаа ресторанд Хонгорын мангагчийнхаа ресторанд ажилладаг байгаад. Тэгээ манай хоёр ч ерөнхийдөө айгүй намайг мэддэг. Карьерээ хөөх гэж байгаа, банк санхүүгээр явах гэж байгаа. Тэгээ би хийсэн л дээ би дүүн ингээд төгсөх гээд байна, тийм ээ. 12 сар одоо удахгүй төгслөө. Яг тэр 15 онд хийсэн л дээ. Дүүн төгсөх гээд. Тэгээ ямар нэгэн байдлаар туршлага хуримтлуулахгүй бол яг миний мэргэжлийн онцлогны юм ихлээр хичнээн дипломтой байсан ч гэсэн туршлагагүй бол ер нь маш хэцүү мэргэжлтэй, тийм. Тийм учраас би хэлсэн л дээ тэгээд хоёрт мангагчтай хонгортой хэлсэн тэгээд дүүн ингээд туршлага хуримтлуулмаар байна. Та хоёр юу гэж бодож байгаа? Манай хоёр маш их урайлгын хүлээж авсан л да. Тэгээд чи карьерээ хөө тий. Тэгээд 15 оны яг 6 биш ээ. Ер нь ихний хувилал юм уу? 3 сард
apply гээд эхний ээлжин тэлрэл олдсон шүү дээ. Яалч аргагүй. Гинт нэг банкираар ямар ч туршлахгүй орон хүмүүс ямар ч хин хайр ихгүй. Ямар ч ажил хүлээж авахгүй. Тэгэхээр яг тэлрийн позишн apply хийсэн. Тэгээд ерөнхийдөө нэг 3-4 ярилцлаганд орсны дараа ер нь за тэгээд тэнцлээ тий. Маш сайхнаар хүлээж аваад тэгээд анх тэлрээр орж исэн доо. Тэгээд нэг 4-5 сар 15 оны 3 сардыг орж исэн. Тэлэр. За тэгэхээр нөгөө хоёлаа OPT-ийн талаар ярив тий. Тэгэхээр нөгөө 15 онд төгөө маань сургуулаа төгссөн. Сургуулаа төгсөөд OPT гэж хэлсэн. Тэгэхээр хоёлаа эхлээд хоёр юм яри. Эхлээд нөгөө OPT-г одоо оюутан залуучууд маань их үзэж байгаа тий. OPT-ийн талаар илүү их мэдээллүүдийг бас авахыг хүсэж байгаа байх. Тийм ээ. Тэгэхээр ялчгүй яг төгөө бол яг юм ямар нэгэн хууль бусаар биш. Яг ийм хуулийн дагуу өөрийнх нь зүгээр боломжоо ашиглаад мэргэжлэрээ ажиллаж байгаа туршлага хөрвүүлж залуучуудын нэг. Тэгэхээр яг хоёлаа нэг OPT гэж яг юу юм? OPT гэж юу юм те? Тэгээд OPT одоо optional practical training гэж байна те. Тэгээд энэ дээр болохоор яаж авдгийн сургууль болгон байд юм уу? Тэгээд ямар нөхцөлд оюутнуудад боломж нь бүрддэг? Ерөнхийдөө тий optional practical training гэдэг бол ерөнхийдөө Америкийн нэгдсэн улстай ажиллаж амьдарч байгаа ялангуяа сурж байгаа F1-тэй оюутнууд өөр нэг J1 тий тиймэрхүү оюутнууд зориулсан програм байдаг. Тэр нь юу гэхээр ерөнхийдөө залуучууд бас мэдчихлээ байгаа. Маш олон залуучууд мэдж байгаа. Би нэг амар дурдаад яг ерөнхий юм нэлээ. Тэр нь юу гэхээр сурж боловсныхаа дараа яг өөрийнхөө мэрэгжлийнхаа дагуу яг мэрэгжлийнхаа дагуу гэж байна. Тэр нь айгуусан дагуу нэг жил ажиллах хэрэгтэй. STEM гэдэг нөгөө нарийн мэрэгчлэлтэй инженерийн математик ч юм уу те. Нарийн мэрэгчлэлтэй IT-ийн мэрэгчлэлтэй хүмүүс бол тэр нь бол хугацаа нь бол маш юу байдаг? Урт байдаг. Жирийн нэг жилээс хойш урт байдаг. Тиймэрхүү програм байгаа. Тэгээд та бүхэн бас Google-ээс хаанч хамаагүй харах юм ба илүү мэдээлэл аваарай тий. Би нэг худлаа бас юм яриад юм яах тий. Тэгэхээр төгөө маань OPT-гээр анх Wells Fargo-д ажилласан тийм. Тэгэхээр нөгөө ажил олгогч маань OPT гэхээр юу нэр хүлээж авч байна? Ер нь бол жоохон одоо нэг усны би чинь одоо банкнд ажиллаад орчлоо тий. Банкир болоо. Тэгэхээр нэг усны тэр банкир болж энэ тэр хүний туршлага хуримтлуулж банкндаа ч гэсэн тэр менежер гэсэн салбартаа чинь нэг бодлын би ч одоо маш их тийм asset олоо явуулж байгаа шүү дээ. Хуурж байгаа шүү дээ. Хөрөнгө олоо хуурж байгаа шүү дээ. Яг тэгэхээр зүгээр нэг хүн ирээд туршлагатай банкир болчихгүй тийм ээ. Зүгээр нэг хүн ирээд туршлагатай тейлер болчихгүй. Яг болохоор хөрөнгө нь болоо. Тэгээ OPT-гээр яг орох ихэд бол ерөнхийдөө жоохон дурамчхандуу тал руу байдаг шүү. Гэхдээ ер нь би бол өөрийгөө азтай хүн гэж боддог. Яг тэгэхээр манай менежерүүд бол маш надад таатай хичнээн тийм ч гэсэн өөрсдөө ч гэсэн одоо цагаач хүмүүс учраас тэр бэрхшээлийг маш сайн ойлгодог, мэддэг. Тийм тал дээр бол би бол маш тийм азтай гэж өөрийгөө боддог. За, Wells Fargo банкнд орсон. Гэхдээ бас хамгийн ихний яг ийм ажилд аплайцнараа ч юм уу эсвэл хамгийн анхны одоо материалаа бүрдүүлж өгсөн ажилдаа ажил нь Wells Fargo биш байсан байх гэж бодож байна. Тэгэхээр Wells Fargo-с өмнө хичнээн газарт одоо аппликейшн явуулж apply хийж үзв. Ер нь нэг 2-3 газар явуулсан өөр банкын те өөр арилжааны банкуд бол явуулсан. US Bank, Key Bank, First Bank гэл ерөнхийдөө бүх entry level бүх одоо тейлертэй бүгдэнд л apply хийсэн те. Тэгээ ерөнхийдөө гайгүй хаарт. Эхлээд би ч өөрөө тейлерийн ярьсанд орч унцсан байхгүй юу? Тий, унцсан байхгүй юу? Тий, унчаад. Тэгээ яг нөгөө recruiter гэдэг нөгөө хүн нөгөө авдаг тий хүлээж авдаг хүмүүс нь болохоор айгүй нэг дажгүй юм байж тараад төгөө унсан ч гэсэн хамаагүй. Тэгээ би чамд дахиад нэг 2 дугаар ярилцлага чинь бэлчээ. Чи нэг очиод яриад үзээч гэдэг. Тэгээ 2 дахь ярилцлаган дээрээ айгүй таалагдсан юм шиг байгаа. Тий. Тэгэхээр нэгэн дээр л унсан шүү. Яалч аргагүй унсан. Тэгэхээр ер нь Wells Fargo-с 2-3 газар apply хийж үзсэн гэсэн үг үү? Тэгээ ер нь цөөхөн байна. Яг цөөхөн газар. Харин тий цөөхөн гэдэг азтай. Тий азтай тий өөр азтай. За тэгэхээр төгөө маань Wells Fargo банкнд ажиллаж байгаа тийм ээ. Тэгэхээр магадгүй одоо яг энийг үзэж байгаа оюутан залуучууд маань төгсөөд бас банкны салбарт ажиллахыг хүсэж магадгүй Америкт. Тэр дундаа дэлхийн хамгийн том 2 банкны нэгт ажиллаж байгаа өөрийн хувьд ер нь бол энэ салбарт ажиллахад энэ банкнд ажиллахад одоо залуучууд маань юуг анхаарах хэрэгтэй болоо?
Тэгээ ерөнхийдөө анзаарах юмнууд бол маш олон байгаа л да. Тэрийг бол бүгднийг дурдж чадахгүй. Гэхдээ мэдээж Wells Fargo эсвэл өөр ямар нэгэн том компани одоо JP Morgan ч гэдэг юм тийм ээ. CD Group байна, Bank of America гэдэг Америкт бол эхний дөрөвт ордог том компани нэгэнд ажиллая гэж хүсэж байгаа бол мэдээж маш том нэр хүндийн асуудал учраас маш удаан процесс явагдана тий. Hiring process гэдэг нэлээд тий ажил явах тий нэлээд хугацаа. Ерөнхийдөө дөрөв ажны 3-6 сар бол төлөвлөхгүй болохгүй. Тийм учраас ер нь явандаа одоо юу гэдэг төгсөж байгаа залуучууд бол ер нь би нэг юм дээр маш алдаа хийсэн болохоор эрт ихлээрээ л гэж хүсмээр байна тий. Дөнгөж тий sophomore, junior үедээ тий 2-3 дугаар курстай аль эзэн төлөвлөсөн байхгүй бол яг цагаад лунгууд нөгөөдөл нь ингээд хамаг аппликейшн хийсэн байгаа маш удаан болдог. Ялангуяа том корпорац одоо Wells Fargo гэхэд Америкт 8,000 салбартай тий 8,000 түүнээс салбартай бараг 35 улс оронд ажил үйл ажиллагаа явуулдаг. Том компаниуд бол ерөнхийдөө жоохон процесс нь удаан. Яагаад гэвэл маш олон нөгөө нэр үндийн асуудал учраас маш олон хүмүүсийг судалдаг, авж байгаа судалдаг тий. Тэгээ маш олон хүмүүс хүсэл гаргадаг, оюутанд хүсэл гаргадаг. Тэрнээс ч одоо шигшж аавна гэсэн үг. Тий. Тийм учраас тэр тал дээр зүгээр анхаарал арай дээр ах гэж бодож байна. Тэгээ цаг хугацааны асуудал бол маш сайн анхаараарай. Тийм ээ. Тэгэхээр нөгөө оюутан залуучууд маань яг нөгөө төгсөх жилдээ л нэг ухаан ордон шүү дээ. Окей. ÖPT-г бол угаасаа залууч мэдж байгаа төгсөөд яг нэг жил хийх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө төгсөх жилдээ яг магадгүй яг нөгөө сүүлийн семестрт ухаан ордог. Ажил одоо хийх олох хэрэгтэй гэдэг. Тэгээд нөгөө ажил олох процесс нь айгүй удаан болдог. Тэгэхэд нөгөө төгсөөд ажил олоогүй байдаг. Гэтэл нөгөө төгсөөд ÖPT-г олж чадаагүй бол таны нөгөө визний асуудал чинь асуудал ороод эхэлдэг тийм визний асуудал ороод ирдэг. Тэгэхээр нөгөө яг төгөөгийг хэлж байгаа үнэ. Яг өөрийнх нь яг 3 дугаар курстэй гэх юм уу 2 дугаар курстэй байхдаа та яг нөгөө өөрийнхөө сургуулийн career consultant-аагаа уулзаа тийм ээ. Тэгээд resume-гаа бэлдээд, interview-д бэлдээд, ажил яаж олох вэ гэдэг бүх career consulting хүмүүс чинь зааж өгдөг байгаа. Тэгээс ярих хэрэгтэй. Тэгээд мэдээж тэр хүмүүсээрээ тэгээд ажил нөгөө хайх процесс эхлэхгүй бол яг нөгөө сүүлийн семестрт ухаан ороод хайна гэдэг бол цагийн тулчдаг. Үнэхээр азтай л биш бол хэцүү. Олоход бол хэцүү. Над чиг азтай л биш бол. Тэгэхээр яг нөгөө төгөө маань сая хэллээ яг ажил орохоос өмнө бүгд яг яалчгүй тэр хэдэн жилийн өмнө 2-3 жилийн өмнө бэлдээд ажлаа хайж эхлэх хэрэгтэй. Тэгэхээр ажилд орчлоо. Тэгэхээр ийм Wells Fargo бол яалчгүй одоо 1800 би миний санаж байгаа 95 онд үүсгэн байгуулсан санагдаад байна. Тийм 1890 онд. 90 он байсан би санаж. Тэгээд энэ бол яалчгүй Америкийн бүхэл одоо цаг мөчүүдэд байсан том корпорацийн нэг. Тэгэхээр яг нөгөө талаар юу гэж хэлэх гээд байхаар яг энэ бол Америкийн нөгөө Western culture гэдэг одоо барууны компани соёл гэдгийг бас босголсон компани нэг гэж би хараад байгаа. Тэгэхээр энэ том компанид ажиллаж байгаа. Тэгээ нөгөө талаараа Колорадо мужтай хамгийн том салбарт ажиллаж байгаа. Тэгэхээр яг ийм ажиллах явцдаа ер нь залуучууд маань юу анхаарах хэрэгтэй юм? Яг ийм Wells Fargo банкийг тийм ээ. Тэр компани одоо соёл нь юу юм те? Тэр талаар жоо хуваалцсан. Тий. Ер нь бол соёл ер нь тэгээд яаж харьцуу, наад захын асуудал нэхэд бол тэгээд хүнтэй яаж харьцах бол маш чухал. Харьцааны соёл маш чухал гэж боддог. Яагаад вэ гэхээр нөгөө манай чинь одоо коллеж одоо магистраа сурж байгаа би бас адилхан сураа явж байгаа хүмүүс бол ерөнхийдөө курс авдаг. Гэхдээ бүх юма текстбук амьдрал дээр хэрэгжүүлдэг. Ном уншаал идэг яг харилцааны соёл дээр бол маш бид нар бол болоогүй түүгээ идэм байлээ. Яг ажил дээр гарангууд наад захын асуудал нь тийм байл да. Тэгээ ерөнхийдөө бол барууны энэ том компанид ажиллаад нэг зүгээр менежментийн асуудал бол маш томоор яригдсан юм байлээ. Айл гэр болгон одоо наад зах нэхэл айл гэр болгон өөрийн гэсэн дүрмтэй тэгээ ёс жаягтай одоо юу гэдэг тий хэрэгжүүлдэг ёс зүйтэй. Тэрнтэй яг адилхан одоо юу гэдэг манай салбар ихэд өөр салбараас арай жоохон юмыг өөрөө хийдэг ч гэдэм үү те арай жоохон өөр ёс зүйтэй. Ерөнхий ёс зүйг бол тэр корпорацаас заагаад өгчнө. Яаж хийх үү, яаж арга барил уу менежментийн асуудлыг бол яг тэр доороо бол шийдэж байгаа. Тий. Тэгэхээр нөгөө талаараас нөгөө багийн тоглолт гэдгийг бол шаарддаг баг тий. Маш чухал шаарддаг. Ялангуяа том одоо манайх шиг 10 хэдэн тий том одоо манай салбараагаа ярихад бол 10 хэдэн банк хэртэй бас 10 хэдэн тейлертэй 4-5 менежтэй бол багийн тоглолт бол маш яригддаг л та. Яг зөв тий. Яг иймэрхүү. Тэгэхээр одоо арилжааны банкны тейлер
банкераар ажиллаж байгаа төгөө маань. Тэгэхээр одоо энэ арилжааны банк бол иргэдэд болон аж ахуйн нөхцөл үйлчлэгтэй. Тэгэхээр яг одоо Америкийн нэгдсэн улсад ирж байгаа оюутан залуучууд болон гэр бүлээрээ ирж байгаа залуучууд ер нь ийм юуг анхаарах ёстой. Ер нь банкны одоо банк санхүүгийн систем бол үнэхээр өөр. Одоо Америк бол шал өөр шүү. Шал өөр. Тэгэхээр хоёулаа яг энэ салбар дундаа ажиллаж байгаа хүний хүү тий. Тэгэхээр яг ийм дөнгөж ирж байгаа цагааталж ирж байгаа хүмүүстэй болоод сургаж байгаа залуучуудтай ер нь юу зөвлөх вэ? Ер нь юуг анхаараасаа гэж хүсдэг вэ? Тий, хамгийн анхаарах миний ер нь анзаараад байгаа хамгийн анхаарах номер 1 зүйл бол бити одоо юу гэмдэ буруу мэдээлэл аваасаа тий. Бити амд амьдсан юм бие биенээсээ. Яагаад тэгэхээр юу анзаараад байхад хүмүүс аюу их тийм дөнгөж ирээ тий. Дөнгөж Монголоос ирээ. Монголын санхүүгийн систем шал өөр. Яг зөв. Америкийн санхүүгийн систем маш өөр комплекс тийм ээ. Тийм учраас дөнгөж ирээд одоо дөнгөж одоо соёлын шоконд орцсон байхад дээрээс нь одоо банк санхүүгийн тэр тал дээр бол нөгөө яг амд амьдсан юм их сонсдог л доо монголчууд тий бие биенээс. Гэхдээ тэр нь бол муу зүйл биш. Тэгээ бие бинийгаа айлаа болоход туслыг дэмжил гэсэн. Тэгэхдээ яг тэр доор хооронд одоо нэг үгээс нэг хүнээс нэг хүнээс нэг юм дамжаа тий нөгөө хүнээс нэг юм дамжсан юм. Ер нь жоохон тийм буруу мэдээлэл орох нь илдэг байдаг. Жишээ ямар буруу мэдээлэлүүд байх вэ? Одоо чинь одоо кредит наад захын асуудал гэхэд одоо дөнгөж ирсэн хүмүүс яаж кредит үүсгэх үү тий? Яагуул кредитээ сайн авч явах уу? Яавал одоо юу гэдэг нь тий яванда хаус авах уу? Тиймэрхүү мэдээлэл бол зүгээр ам дамжаа сонссон байдаг. Яг өндөө над дээр ирээд ч юм уу тий өөр банкир ирээд суудаг. Би яах вэ их дөнгөж ичлээ. Одоо яавал кредит үүсгэх үү? Наад захын асуудал бол яг банкн дээр ирээд асуудаггүй. Мэдээж яг нөгөө хэлийн одоо бэрхшээл мэрхшээл болдог л ах тий гадаад хэл англи хэл. Тэгвэл ерөнхийдөө нэг анзаарах зүйл нь бол ер нь тиймэрхүү буруу мэдээлэлээс болж маш цаг хугацаа алддаг. Нэгт. Тэрийгээ дагаа бас санхүүгийн ямар нэгэн байдлаар бас зардал их гарч байгаа тий. Тэгээ яваанда тэр хүн чинь тэр хүнийх нь хэмнэл болсон байгаа, хэвшлэн болсон байгаа. Тэгэхээр тэрийг бас өөр олох гэж нэлээд тэр хүн чинь хувь хүний асуудал болоо авч байгаа. Яг зөв. Тэгэхээр нөгөө альва зүйлийг нөгөө буруу эхэлчихээрээ тэр хүний нэг зуршил болчих. Тий, зуршил тий. Амьдралынх нь хэмнэл болчихлоо. Тий. Тэгэхээр ялч зөв нөгөө Америкт бол нөгөө банк санхүүгийн хувьд бол үнэхээр өөр. Бүх зүйл бол яг кредит скор гэдэг одоо нэг скор дээр одоо онооны үнэлгээнд тий. Онооны үнэлгээнд суурилсан бүх зүйл. Одоо тэгэл жолооны одоо даатгалаас ахуулаад даатгал одоо осол гаргаагүй бол багыг төлдөг ч юм уу гэх мэт. Тэгэл нөгөө элдийн онцгийн асуудал гаргаагүй тэгэл цагдаад баригдаагүй одоо согтуу машин бариг бол даатгал бол багыг төлдөг. Нөгөө талаар кредит скор гэж одоо төгөө маань юу яриад байгаа вэ гэхээр нөгөө бидний одоо альва зүйлийг лизингээр авах гэж ярьдаг да монголчуудад ер нь бол санхүүгээр авах лизингээр finance одоо энэ болохоор finance гэж ярьдаг. Тэгээд finance-аар авахад нөгөө яг ийм flat буюу одоо яг ийм нэг тогтсон хүү байдгүй. Тэр хүний кредит скорн дээр тулгуурлаад хувь хүнийхөө өөр байдаг. Хувь хүний оноон дээр шалтгаалаад тэр оноо нь юу илтгэж яаг нөхөлөө тэр хүний хэр одоо юу гэдэг найдвартай тэр хүн хэр их зээлдэгч вэ гэдэг. Тийм. Тэрийг л ер нь тэр оноогоор илтгэж байгаа юм. Тэгэхээр яг нөгөө Монголоос яг юу өөр гэдгийг бол үнэн. Тэр нь ягаад гэвэл Монгол бол жишээл нэг жилийн одоо жишээ ярьж байгаа шүү зүгээр нэг 11%, 12% гээл хүн болгоно бүх одоо би очсонч, төгөө очсонч, би очсонч 11, 12 гэж хэлнэ 12. Гэтэл энд бол өөр. Төгөө жишээлбэл яг бүх зүйлээ цаг тухайд нь одоо зээлээр авсан зүйлээ бүх хугацаанд төлдөг бол тэр хүний кредит өсөөл байдаг. Би зүгээр өөр төр яг би ерөөсөө цаг хугацаанд төлдөггүй эсвэл ингээ зарим нөгөө монтой мисэлждэг тийм бол нөгөө миний кредит скор ч ингээл хасагдаад байдаг. Тэгэхээр яг зээл ижлэхэн нэг биткойн нэг юм авах гал банкн дээр очиод кредит скороо шалгуулахад төгөө илүү өндөр кредит скортой. Би болохоор илүү бага кредит скортой байлаа гэхэд төгөөд илүү бага хувийн хүү санал болгохтой. Тэгээ банкны систем чи өөрөө яг хүү гэдэг чинь бол банк нь нэг талаараа зээлүүлж байгаа одоо мөнгө нөгөө бодит мөнгөний үнэ цэнийг бодож авах нөгөө талаараа энэ хүү гэдэг чинь нөгөө эрсдлээ агуулсан байдаг. Тийм маш эрсдлээ яг энэ хүү гэдэг чинь бол нөгөө талаар эрсдэл. За аюул нь уршчлаа. Тэгэхээр яг кредит скор бол яг ийм чухал зүйл байгаа. Тэг хэрвээ тань ямар нэгэн дөнгөж ирсэн Колорадо мужид ажил амьдрах гэж ирж байгаа оюутан залуу бол та төгөө дээр очиод ямар нэгэн хэлний бэрхшээлгүйгээр монгол хэл дээрээ мэдээлэл аваарай.
тийм ээ. Тийм ээ. Тэгж хийж болно. Нэг зар явчих нэр яг нэг нуршсных. Тэгэхээр UB Basketball Club-аас Colorado мужийн өсвөрийн Монгол залуучуудтай сургалтын төлбөрийн $1000 нэтгэлгийг зарласан байгаа. Тэгэхээр энд ямар хүүхдүүд оролцож болох вэ гэхээр их сургууль дараа жил орох эсвэл их сургуулийнхаа бакалаврын зэрэгт хамрагдаад явж байгаа Colorado community-гийн Монгол community-гийн бүхэл залуучууд оролцож болох юм шүү. Тэгэхээр та бүхэн энэ мэдээллийг үзэж байгаа бол яг энэ хөтөлбөрт оролцох боломжтой хүүхдийг таньдаг бол та заавал дуулгаарай гэж танаас хүсмээр байна. За нөгөө супер асуулт маань ирж байна. За бэлэн үү? За бэлэн. За үнэт зүйлийн талаар. За ингэж ярьдаг шүү дээ. Аливаа нэг улс үндэснийг тодорхойлох үнэт зүйл байдаг юм байна л да. За энэ хүн бол энэ хүн. Одоо жишээлбэл Япон гэх юм бол энэ үнэхээр хөдөлмөрч хүн дээ. Хизээч хулгай хийхгүй, худлаач худлаа ярихаагүй хүн дээ. Гэдэг. За чамаг хинч гэдгийг мэдгүй. Чи зүгээр би Японоос ирэх юм бол энэ Япон хүмүүс тийм. Тэгэхээр энэ хүн ийм байж байгаа гэдэг чамаг Япон хүний одоо Япон үндэсний үнэт зүйлээр чамаг дүгнчихэж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхий мэдээлэл шүү дээ. Тэгэхээр нөгөө Солонгос, Хятад гэж авч байгаа. Хятад хүмүүс ч гэсэн хөдөлмөрч ард хүмүүс, Солонгос хүмүүс ч гэсэн маш хөдөлмөрч. Тэгэл Америк хүмүүс цаг барьдаг, ажлыг ястаа хийдэг гэж шууд дүгнэдэг. Хэрвээ Монгол хүнд Монгол үндэснийг тэгж тодорхойлохоор үнэт зүйл байдаг бол та юу гэж боддог вэ? Наач бол маш хэцүү. Маш ээдрээтэй асуулт байна. Тэ бодож үзэж байгааг юм. Одоо бусад үндэснээс ялгарх давуу чанар гэх юм бол тийм ээ, тийм ээ. Миний түрүүнд урдсан шиг ерөнхийдөө би чинь бас дурдлал Японд, Америк үндэснээ ерөнхийдөө Японд бас би 2 жил амьдарч байсан. Америкт одоо 13 жил амьдарлаа. Тэгэхээр ерөнхийдөө бас 3 оронд нааш цааш амьдарч байсан хүний хувьд тэгэхээр Монгол хүний ялгааг нь харж байхад юугаараа өөр юм бэ гэдэг бол би түрүүнд урдсан шиг дасан цогцох дээр бол Монгол хүн бол бусд үндэснээс хэд дахин илүү. Ягаад гэвэл нүүдэлчин ард түмэн гэдгээр. Тэрийг бол хүн болгон мэдж байгаа х тий. Нүүдэлчин ард түмэн учраас дасан цогцох тал дээр бол би бол номер 1 гэж хэлмээр. Тэр тал дээр бол би хэнийг ямар ч улсын хүмүүсийг харьцуулсан Монгол бол номер 1 гэж бодсон. Тийм учраас дасан цогц зүгээр нэг дасан цогцтой амьдрахтаа болно ш. Карьераа хөөсөн ч гэсэн тийм ээ. Ирээдүйн зорилгоо хөөсөн ч гэсэн ямар ч ажил төрөл дээр очисон ч гэсэн Монгол хүмүүс дасан цогцтой. Тэр өөрийнхөө байдалтаа, өөрийнхөө одоо юу гэдэг нь амьдарч байгаа орчиндоо ч гэдэм үү тийм ээ. Маш номер 1-т одоо юу гэдэг нь хийхдээ хүртэл шал өөр идэг. Аргыг нь бол яаж хийж байгаад бусд орныхон хүн бол яана энэ чинь би хийж байгаагүй яана энэ тийм учраас ер нь гүйлгээ ухаан сайтай ч гэдэм үү те. Тэр тал дээр бол маш сайн тал нь харагддаг л да. Би бол тэрийг л хэлмээр байна. Тэгэхээр Монгол хүний хамгийн гол үнэт зүйл бол одоо юу гэдэм те. Би нэг хэлэх хэрэггүй л дээ Монгол хүн энэ төр хүү хаа гэж том ярихгүй. Зүгээр миний анзаарсан тал дээр бол дасан цогцох дээр бол номер 1 болов. Тэр болохоор Монгол хүний хамгийн том үнэт зүйл юм болов л гэж боддог. Тэгэхээр энэ бол зөвхөн миний хувь хүний санаа шүү тий. Тийм ээ тийм. Ерөөсөө санаа зовлтгүй. Энэ бол таны л бодол. Энэ хийж байгаа нэвтрүүлэг гэсэн зүгээр бидний хувийн орон зай. Зүгээр бидээ зүгээр хуваалцаж байгаа өөрсдийнхөө одоо олсон мэдээлэл туршлагаасаа хуваалцаж байгаа. Тэгээ бас нэг юм дурддаг тийм ээ. Бас нэг юм дурддаг одоо энэ нэвтрүүлэг тий. Влогт та бүхэнд урилсан оруулж өнөөдөр наа урьж байгаа маш баярлалаа. Тэгээд яг хуу миний хүрээнд ихэд л одоогийн байдлаар санхүүгээр сууж байгаа одоо залуучууд оюутнууд маш их байна тийм ээ. Миний хүрээнд л ихэд банк санхүүд ажиллаж байгаа маа болдоо маань Key банкир идэг. Соёлоо маань Wells Fargo Financial Analyst идэг тийм ээ. Манай Биндрия маань сая First Bank-д очлоо. Манай Уйл маань бас Taylor идэг. Тэгэхээр би болохоор зүгээр нэг амар мундагтай энэ нэвтрүүлэгт ороод байгаа юм биш. Зүгээр тэр хүмүүсээ төлөөлж оролцож байгаа юм шүү гэдгийг бас дурдмаар байна. Тэгэлгүй яах вэ? Тэгээд Америкийн нэгдсэн Колорадо мужи бол Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа. Тэг мэргэжлэр ажиллаж байгаа мундаг залуучууд маш их байгаа. Тэгээд энэ нэвтрүүлгийн маань зорилго маань ч гэсэн яг мэдээж бид нэр цуглуулсан одоо хуримлуулсан туршлагаа энэ нэвтрүүлгээ дамжуулаад хуваалцах. Тэгээ энэ нөгөө талаараа энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс бас нэгийг ойлгохосоо гэдгийг зорилго маань бол угаасаа тийм байгаа шүү. Тэгээд нэвтрүүлэг маань дуусах тал руу хандж байна. Тэгж байна тийм ээ. Тэгэхээр хамгийн сүүлийн асуултыг өөрт ч үлдээ. За. Бас нэг
Ер нь бодож байгаа юм чамаас ер нь асуулт чамаас өөрөөс чинь асуулт одоо юу гэдэндээ асуулт ер нь бэлдээгүй юм байна. Ер нь юу ч бэлдээгүй юм биш үү тий? Ер нь бэлдээгүй юм биш үү? Гэтэ яг нэг юм асуучих. Би нэг юм айгүй сонирхол төрж байна тий. If you could change one thing about yourself, what would it be? Гэтэ энэ айгүй зөв асуулт. Би тэрийг амар тийм фаны талаас нь бодоогүй дээ. Гэтэ би өөрөө бодож үзсэн ахгүй тэр видео бичлэгийг үзээд яг ингээд өөр дээр бодсон чинь яг надад хариулт гарч ирээгүй байхгүй юу? Тий. World peace. Окей, яа. Гэтэ наа чи айгүй хэцүү асуулт хэлээ л дээ. Стив Харви асууж байгаа тий. Тий. Би биш шүү тий. Би одоо өөрчлөх юм гэвэл би өстө бодож байгаа гэсэн бол. Гэхдээ яг өнөөдрийн би бол миний алдаа ололтуудын нийлбэр. Тэгэхээр өнөөдрийн биедээ бол би сэтгэл хангалуун байгаа. Тэгэхээр яг ямар нэгэн зүйлийг би өөрчлөмөргүй. Яг тэгвэл би өмнө гаргаж ирсэн алдаа ололтоос маш олон зүйлийг сурч ирсэн. Ололт амжилтуудаас ч гэсэн маш олон зүйлийг ухаарч мэдчихсэн. Тийм болохоор яалчгүй яг өнөөдрийн би гэдэг хүн бол миний алдаа ололтуудын нийлбэр. Тэгээд би ямар нэгэн алдаа гаргаагүйсэн бол тийм ээ тэр зүйл одоо алдаа гаргасан зүйлээ би хизээч мэдэхгүй байх байсан. Тийм болохоор би ямар нэгэн зүйлээ өөрчлөхийг хүсэхгүй байна. Гэхдээ би илүү их би өнгөрсөн рүүгээ буцдаг одоо чаддаг байсан бол тийм ээ зүгээр яг илүү их зүйлээ яг юм Монгол залуустай бол яг Монгол комьюнити дундаа хийхийг хүсэж байна. Одоо чи хийж байгаа асуудал чи яг тийм шүү дээ. Тий, тэгээд энэ яг дөнгөж эхлээд явж байна. Тэгээд дөнгөж жижигхэн төсөл байгаа. Тий. За маш их баярлалаа. Тэгээд урилгыг хүлээж аваад тэгээд надтай хамт, Миндэтэй хамт бид гурлаа ингээд хамтдаа энэ яг юм хэсхэн мөчийг бас залуустаа туршлагаа хуваалцах нөгөө талаараа нэгэн жижигхэн ч гэсэн ааха момент гэж ярьдаг нөгөө зөв ухаарлыг олгосон болов гэж би маш их итгэж найдаж байна. Тэгээд маш их баярлалаа. Маш их баярлалаа. Та бүхэндээ өнөөдөр намайг уурсанд энэ сайхан влогт оруулсанд маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд та бүхэнд ажлын маш өндөр амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд Молбол хүмүүн нэвтрүүлгийн 2 дахь дугаар энд хүрээд дуусаж байна, өндөрлж байна. Энэ удаагийн нэвтрүүлэгт маань Баттөмөрийн төгөлдөр Wells Fargo банкнд банкераар ажиллах залуу оролцлоо. Энэ бол Молбол хүмүүн нэвтрүүлэг хөтлөгч